Самбасан та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canva хичээлийн хайлж дугаараар та бүхэндээ 2 постэр яаж хийснийг үзүүлье. За нэг нь болохоор энэ сэлмүний пэйж дээр хийсэн юу байгаа. Одоо намар болж байгаа учраас сэлмүнийг юм намрын хувцснууд өмсүүлээд тэгээд ийм өнгөлөг юун дотор тийм ээ ингээд зургнуудыг оруулсан байгаа. За тэгээ энийг бас өөр нөгөө байгууллагын танилцуулга энэ төр тийм ээ байгууллагынхаа хүмүүсийн зургнуудыг оруулаад иймэрхүү танилцуулга баягаар ингэж өнгөлөг постэр бас хийж болох юм байлээ. За нөгөөх нь болохоор ийм намрын одоо ингээд нөгөө бичлэг юуны энэ hello гэдэг тийм ээ how are you гэдэг энэ юуг ингэж оруулаад за сайн байна уу юу байна да гэсэн юм бичиг оруулаад тэгээд цаагуур нь ингээд нөгөө юу намрын одоо ийм шаргал навчтай юм бичлэг оруулсан байгаа. За бүгд харцгаая. За тэгээд яг нь цаатлынхны энэ бичлэг нь их хурдтай юм хөдөлж байгаа бичлэг оруулсан. Ер нь бол жоохон юм айжхан хөдөлгөөнтэй тиймэрхүү бичлэг оруулал бас зүгээр юм байна гэж би бодлоо. За ямар ч ясаа хэдүүлээ йога хийж нэг эрхэн хэдий үзье тийм ээ. За бичлэгний сонголт энэ төрийг бол яг нь хувь хүн өөрснөө та нар өөрснөө тохируулж штэ тийм ээ. За эхлээд өдөр бол ийм хар бэкграунд дээр юу аавна. Элемент рүүгээ орж жагаад за ийм дөрвөлжин ийм шейпнүүд аавна. За энийг бид нэр эхлэн чинь ингэж байрлуулад за энэ хангийн дөрвөн болонгийн бас юу яах нь ингээд нэг жоохон ингээд дөрвөн болонгийн ингээд тойрог тийм болох чинь за тэгээд дээр нь бид нар энэ дээр өнгөнүүдээ оруулна. За эхлээд бол бид нар ийм цэнхэр өнгө өгсөн байгаа. Тэгээд цэнхэр өнгө бол эхлээд жоохон цайвар цэнхэр өнгө бол бас их зүгээр. За иймэрхүү тийм ээ. За тэгээд энийг дараа нь дахиж аваад за энийг бол бид нар жоохон ийм өргө аавна. За энийг юм ягаан өнгөтэй ч юм уу те болгочихъя. За дараагийнх нь болохоор дахиад энтэйгээ адилхан юм өргөн хэмжээтэй аавна. За энийг болохоор бид нар ногоон өнгөөр тэмдэглэжээ. Энийг 2 болгоод за энийг бол бид нар шар өнгөөр аавна. За нэг цайвар шарч юм уу те ийм өнгөөр. За энийг яхаа дөрвөлжин яаж голыг олчих хэрэгтэй. За тэгээ голыг нь болоо жоохон дээшлүүлчих бас зүгээр. За энэ дээр тэгээд бид нар юу оруулна? Элемент рүүгээ очоод фрейм оруулах хэрэгтэй байгаа. За тэгэхээр бид нар фрейм рүүгээ очичоод ийм фрейм орлоо тийм ээ. За тэгээ фреймээ за тэгээд фреймнүүдээ бас ингээд за тэгээ энэ дээр бид нар ингээд зургнуудаа оруул ингээд эхлээд ингээд оруулна. За тэгчээд яг нь энэ дээр даачаа бэк заржаад ингээд бэкграундыг найрлах гэдэг ингээд тарчцаа юу. За тэгээ энэ зургаа орууллаа. Тийм ээ. За бэкграундыг найрлах чинь. За энийг оруулнаа дарчаад ингээд бэкграундыг найрлах чинь. За тэгээ хадаа энэ дээр бид зургаа бас ингээд найсан цаасан тийм ээ. Голын нэтер ингээд оруулчих болно. За энэ бол нэг юм юутай зургнууд авал бас их зүгээр юм байлээ. За тэгээ хадаа энэ ингээд ийм олон өнгөтэй юм чинь бид элемент дээр colorful shapes гэдэг бичингүүд янз бүрийн тийм юм янз өнгөтэй өнгөлөг юм шейпнүүд гарч ирнэ. За тэгээ би хончнээс энэ бас жоохон зүрх авцъя. За нэг иймэрхүү маягаар бол яг нь бид нар юугаа хийчих болж байна. Энэ зэрэг пост юм өнгөлөг пост хийж болж байна тийм ээ. Одоо албан газрынхаа эсвэл найз нөхдийнхээ зурнуудыг ингэж оруулаад бас иймэрхүү юу хийж болж байна. За тэгээ дараагийнх нь болохоор энэ байгаа. За бид нар энийг намрын юу хийсэн тийм ээ. За энэ бол эхлээд бол юу яа гэм байлаа. Эхлээд л бид нар нөгөө нэг ингэж суурь аавна. За тэгээд дээр нь элемент рүүгээ очиж жагаад shape-нээсээ бас энийхээ нөгөө нэг одоо бэкграундны юм өнгөтэй байгаа хгүй. За тэгээ энэ дээр бол яг нь юм хар өнгөтэй. За энийг бол бүр тас хараар яачихсан. За тэгэл текст рүүгээ очиж жагаад за тэгээ энийг эхлээд юу яах юм бэлээ. Энийг дахиж яагаад тэгээ юм жижигхэн болгоод тийм ээ. Эднээс нь ингээд дарна.
За одоо чинь энэ нэгээрээ болоход бид нар яах нь сайдын шиг гэдэг ч юм уу те. За тэгээ энийг бид нар ингэж чад Хавайи гэж хэлж байгаа тийм ээ. За тэгээд энийг Хавайи гэдэг. За тэгээ энэ цаануудаа бүгдийн өнгө нь болохоор саяхаа энэ бэкграундныхаа тэр энэ өнгөөрөө ингээд тэмдэглэжсэн. За тэгээ энийг бид нар ингээд юу ачин даунлоод хийж аавна. За даунлоод хийгээд бид нар яах нь ингээд авчина. За бид нар юу руугаа очиж жоод элемент руугаа очиж жоод намар гэдэг ингээд бичингүүт чинь виженос дээр дарангуут юм намрын одоо янз янзын бичлэгнүүдэн. За энэ бичлэг бас зүгээр юм тийм үү. Ингээд нэг хөдлөөд байгаа зүтэй намрын ой дондор за нэг иймэрхүү юу вэ тийм үү. За тэгэнгүүт бид нар юугаа оруулж ирээд нөгөө нэг 5 гэд хадгалсан юугаа оруулж ирээд за ингээд яах нь одоо ингээд бид нар энийг харахаа бол энийхэн цаанаас ингээд ой ингээд явж байгаа юм шиг тийм ээ. Ийм юу орж ирж байгаа. Намрын одоо ийм бичлэгний юу орж ирж байгаа. Тэгээ хон дээр нь бид нар янз бүрийн намрын гоё элементүүд нэмчиж болно. Жишээ нь элемент гэж орж жоод графикс гэдээ орох юм бол энэ чинь одоо намрын гоё зургнууд байгаа. Тэгээ би болохоор одоо жишээ нэг тавьдаг ч юм уу те. За эсвэл одоо тэгэх юм бол яах нь бид нар энэ аудионоос очиж жоод ингээд намар гэдэг ингээд бичингүү тийм ээ. Намрын дуунууд ингээд гараад шижээд энэ autumn day гэдэг энэ дээр намар гэж бичингүү тийм намрын дуунууд гарна. За би нэг саяхан ашигласан учраас энэ сая гараад ир чинь. Тэгээд яах нь аятай бол явчих шүү дээ энэ маань. За ингэж шийдвэ ахна. За ингээд энэ бичлэгээс баярлалаа. Баяр таа.